За гаргал амны өвчин гэдэг бол энтервирусээр үүсгдэг юм вирусын гаралтай халдварт өвчин. За гол төлөв бол 10 хүртэлх насны бага насны хүүхэд өвчлөдөг ийм халдварт өвчин. Ерөнхийдөө хавар намрын улиралд бол гардаг. Гэхдээ энэ жилийн хувьд бол бас өвлийн улиралд ялангуяа 12 дугаар сард бол бас өвчил гарах хандлагатай байна. За энэ өвчил маань бол гол төлөв бас хүүхдийн байгууллагуудад гарах ийм магадaltaй байгаамаа. Тэгэхээр гар хөл амны өвчин гэдэг бол бусад вирусын өвчинтэй адилхан ерөнхий шинж тэмдэг илэрдэг боловч бас өвөрмөц их шинж тэмдэгтэй. Яагаад гэвэл өвчин эхэлж халуурдаг. За халуурсны дараа эхлээд хүүхдийн ам жавж хэсэг хилний хэсэгт бол хөндүүрүүлж өвдөх. Энэ дээр бол ийм тууралт гарах, шүлс гоож, ийм цэврүүтэй, гөвдрүүтэй тууралт гардаг. За энэ тууралт бол бусад салхин цэцэг, скарлатин гэх мэтлэн агаар туслын халдвараас бол өөр. За ялангуяа өвчний 3 дахь 4 дахь үеэс бол хүүхдийн амнаас ингээд шүлс их гоождөг. Тэгээд жавжин дээр нь тууралтууд бол гарч ирдэг. За амны хажуугаар бол бас тууралтууд ингээ гарч ирдэг. За энэ цаашаа бол гар тэгээ хөл рүү ийм гөвдрүүд тууралт гардаг. Мөн хүүхдийн өгзөгний хэсэгтэр ч гэсэн цэвэр тууралтууд гардаг. За ялангуяа жавжны тууралт бол их өвөрмөц онцлогтой цагаан ийм цайвар ийм тууралт нь байдаг нь бол бусад халдварт өвчнөөс их ялгаатай. За энэний халдварын их уурхаа бол өвчтэй хүн байдаг. За өвчтэй хүн буюу нянтэгч. За халдвар дамжихтаа бол ахуй хавьтал буюу агаар туслын замаар. За ахуй хавьтлаас ялангуяа энэ вирус маань өвчтний хүүхдийн өтгөнөөр гадагшилдаг учраас эцэг эхчүүд онцгой анхаарч за хүүхдийг бол ялангуяа хүүхдийн хөртөвч нойлын өрөөний ариун цэврийг бол маш сайн сахих, холооржуулах, жавлины уусамлаар цэвэрлэх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд хүүхэд хөнгөн явцтай байдаг учраас 14 хоног гэртэн тусгаарлана. За эмнэлэгт бол хэвтэх шаардлагагүй. За ялангуяа клиникийн шинж тэмдэг маш хүчтэй гараад халуурах ийм зовиртой. За ялангуяа хүндрэхийн тавьд бол менингит, эклепси мөн уушигны хатгаагаар хүндрэх үед бол эмнэлэгт өвчтнийг бол тусгаарладаг. За гэртээ бол 14 хоног гэрийн дэглэм сахина. За үүний нэгдүгээрт нь бол ариун цэвэр сахина. Ялангуяа хүүхдийн тоглоомыг бас онцгой анхаарна. За энэ хүүхдийн жавж идэх идэхэд их хэцүү хөндүүрлдэг хил өвддөг учраас аль болохоор хүүхдэд бол хоол тэжээлийн зүйлийг бол бантан хэлбэрээр нунтаглаж ийм хэлбэрээр өгнө. За мөн тэгээд шингэн зүйлийг бол нэлээд халуун бүлээнээр нь уулгаж вирусын хордлогыг баг багаар нь тайлах ийм зорилгоор бол өгнө. За мөн витамин С бас хэрглэж болдог. За тэгээд өрхийн эмчийн хяналтанд бол онцгой анхаарад хүүхдийг бол гэрийн дэглэмд байна. Гадагш нь гаргаж авч явж болохгүй. Хүүхдийг аль болохоор дулаан, амин дэм, витамин сайтай хооллоор хоолно. За гэрийн агааржуулалт, гэрийн ариун цэврийг бол сахих юм бол хүүхд бол ерөнхийдөө 3-аас 8 хоногийн дотор бол хүүхд бүрэн идэгрэх ийм өвчин юм аа. За ялангуяа хүүхдийн байгууллага цэцэрлэгт гарах юм бол ер нь бол хүүхдийг гэртэн тусгаарлчаад үлдсэн хүүхдүүдийг бол амин дэмжүүлэх, витаминжүүлэх, за цэцэрлэгийн орчин бол бас аюутгал халдвар гүйдэх энэ арга хэмжээг бол зохионо. Ерөнхийдөө хүүхдийн байгууллагуудын нягтралыг их багасгах хэрэгтэй. Яагаад гэвэл бас агаар туслаар гарна, бохирлогдсон эд зүйлсээр гарах учраас хүүхдийн ор хүнжлийн даавыг угаах, цэвэрлэх, за хүүхдийн тоглоомыг бол ер нь байнга цэвэрлж авах хэрэгтэй. 2 өдөр тутам бол хүүхдийн тоглоомыг угааж байх хэрэгтэй. За гаруй ариун цэврийг сахиж хамгийн гол чухал бол гарын ариун цэвэр. За гаруй ариун цэврээс бол тогтмол гараа самдаж угааж чадах юм бол бүх халдварт өвчнөөс бол 70% хамгаалж чадна гэдэг ийм дүрэн байдаг. Энийг бол иргэд эцэг эхчүүд сайн сахих хэрэгтэй юм аа.